Сайн байна уу? Худалдаа авах гэрээг хэрхэн бүртгүүлэх вэ? Сайн байна уу? Би танд хэрхэн худалдаа авах гэрээг эрхийн улсын бүртгэл бүртгүүлэх талаар зааврыг илгээе. Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт мэдүүлэг 1. Эргэн хуулийн этгээд нь худалдан авах гэрээг бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлгийг цаасан хэлбэрээр гаргах шаардлагагүйгээр улсын бүртгэгчид хандана. Шаардлагатай тохиолдолд бүртгэлцэг gov.cg-ийн сайтаас мэдүүлгийн EOB 01 маягтыг татаж аван бөглөх боломжтой. Хуулийн этгээд бол төлөөлөх эрх бүхий албан тушаалтан эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдүүлгийг гаргана. 2. Нотариатаар гэрчлэгдсэн худалдаа авах гэрээний их хувь шаардлагатай ба нотариатаар гэрчлүүлэхдээ гэрээнд тусгагдсан үйл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл үнэн зөв эсхийг нягтлсан байна. Үйл хөдлөх эд хөрөнг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний их хувь үйл хөдлөх эд хөрөнг борлуулсны орлогын албан татвар төлсөн баримт эсвэл тодорхойлолт иргэн бол тухайн үйл хөдлөх эд хөрөнг оршин байгаа газрын харьяа татврын байгууллагын дансанд тушаасан байх. Хуулийн этгээд бол татвар төлөгчөөр бүртгүүлсэн газрын харьяа татврын байгууллагад тушаасан байх шаардлагатай. Үйлчилгээний хураамж 20,000 төгрөгийг төрийн банкны дансанд эсвэл гэрээгээ киоск ашиглан тушаана. Та өөрт ойрхон дүүргийн улсын бүртгэлийн хилдэс болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв цэгүүдэд харьяал харгалзахгүй хандах боломжтой. Багнуур, Багхангай, Налайх дүүрэг болон 21 аймагт харьяалагдах үйл хөдлөх эд хөрөнгийг харьяа нутаг дэвсгэрийн улсын бүртгэлийн хилдэст хандан бүртгүүлнэ. Шийдвэрлэх хугацаа ажлын 3 өдрийн дотор байна. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, улсын бүртгэлийн ерөнхий газар